шинжлэх ухааны шинэ подкастынхаа ээлж дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн сэдэв маань болохоор бид юугаар амьсгалдаг вэ гэдэг асуултын хүрээнд та бүхэндээ энийг тайлбарлангаа энтэй холбоотой шинжлэх ухааны үг хэлхийг бас давхар тайлбарлаад ингээд явахар шийдсэн юм аа. За бид юугаар амьсгалдаг вэ гэд хүмүүсээс асуух юм бол ихэнх хүмүүс ихэвчлэн юу агаараар амьсгалдаг штэ гэж хариулна. За энэ бол мэдээж энгийн хариулт хүн болгонд хариулцдаг хариулт байх гэж бодож байна. За нэг зарим нэг хүмүүсээс нь та юу гэж боддог вэ? Бид юугаар амьсгалдаг вэ гэх юм бол хүчил төрөгч гэдээ ингэж хариулж байна. За энэ бол мэдээж бас тодорхой хэмжээний шинжлэх ухааны ойлголт мэдлэгтэй хүн болохоор хүчил төрөгч ямар ч байсан агаараа найрлахад ордог гэдгийг мэддэг учраас хариулж байгаа гэж бодож байна. Гэвч магадгүй шинжлэх ухаан ямар нэгэн байдлаар дэлхий судлал, газар зүй ч юм уу, хим, биологи гэдэр үзсэн хүмүүс бол та юугаар амьсгалдаг вэ? Хүн юугаар амьсгалдаг вэ? Амьтад юугаар амьсгалдаг вэ гэж асуух юм бол ихэнх нь азотоор амьсгалдаг гэж хариулах байх. Тэгэхээр энэ дээрээс юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр альва асуултанд хариулна гэдэг бол хариулахдаа зөв буруу янз бүрээр хариулна. Гэхдээ шинжлэх ухаанч хариулт өгнө гэдэг бол түрүүний жишээнээс бол харагдаж байна гэж харж болохоор. За тэгээд бид юугаар амьсгалдаг вэ гэд ингээд асууж байна. За энэ дээр болохоор тайлбар өгөхийн тулд та бүхний өмнө нэг юм дугуй диаграм харуулсан байна. За энэ бол агаарын найрлагын зураг байна. За энэ агаарын найрлагыг болохоор composition of air гэж нэрлэж байгаа. За composition гэдэг үг маань бол контекстээс шалтгаалаад найрлага, бүрэлдэхүүн, бүтэц гэсэн утгаар хэрэглэгддэг. Тэгээ энэ дээр бол агаарын найрлага гэдэг утгаар орж байна. За агаарын найрлагыг бүрдүүлж байгаа элементүүдийг энэ дээр бичсэн байна. Англиар нь та бүхэнд бас хэлээ явчих. За тэгээд хамгийн ихний их хувийг эзэлдэг бидний уушгинд 78% нь юу орж идэг вэ гэдгийг хэлж байгаа гол зүйл бол nitrogen буюу азот 78%-ийг эзэлж байна. Oxygen 21%-ийг. За ингээд энэ хоёр маань болохоор нийтдээ бараг 99%-ийг эзэлж байна. За түүнээс гадна нүүрс хүчлийн хий гэж хэлдэг. Энийг болохоор carbon гэж хэлж байгаа. Carbon гэдэг нь нүүрс төрөгч гэсэн үг. Тэгээд carbon dioxide буюу нүүрс хүчлийн хий. За 0.4%-ийг эзэлдэг юм байна. За тэгээд argon за химийн бас нэг хий төрлийн элементийн нэг. За тэгээд other gases буюу бусад төрлийн хий. Тэр дотор нь argon бас ороо явж байгаа. За тэгээд түүнээс гадна усны эргэлт за дэлхий өөрөө усан гариг учраас усны эргэлтийн нөлөөгөөр агаар мандалд их хэмжээний ус уурших. За зарим тохиолдолд тэр ус манд доошоо хурд унц болж буугаад ингэж байнга өөрчлөгдөж идэг учраас ус бол агаар мандалд бол чухал бас нөлөөтэй зүйл. За энэ дээр болохоор water vapor буюу усны уурыг илэрхийлсэн байна. За ингээд бидний амьсгалдаг агаарыг ийм хин элементүүд бүрдүүлдэг байх нэ. За энэ чирээс харахад бол oxygen бол дөнгөж 21% буюу nitrogen буюу азотоос бараг 3 дахин бага хэмжээтэй. Гэхдээ oxygen бол маш чухал үүрэгтэй. Яагаад гэвэл азотыг шингэлэх үүрэгтэй гэж хэлдэг юм байлээ. За тэрнээс гадна бол бидний дэлхийн дулаарлын гол асуудал болоод байгаа хий бол нүүрс хүчлийн хий буюу carbon dioxide байна. За энэ бол тодорхой хэмжээгээр бас ихсэж багасж өөрчлөгдөж байдаг. За энийг бол та бүхэн бол медиагаас зөндөө харсан байхаа. За дараагийн зураг дээр мөн адилхан энэ зургийг бас агаар мандлын бүрэлдэхүүнийг дугуй диаграмаар бас найрлагын бүрэлдэхүүнийг дугуй диаграмаар харуулсан байна. За энэ дээр бүр наривчилсан байна. Carbon dioxide ийм хувьтай, за neon, за gallium, метан, криптон зэрэг элементүүд ямар хувьтай эзэлдэг вэ гэдгийг ингээд задлаад харуулчихжээ. За ус бол тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж идэг гэж түрүүн ярьсан. За энэ дээр болохоор дэлхийн агаар мандал бол олон төрлийн хийнүүдийн нийлмэл юм гэж хэлсэн байна. За тэгээд энэ дээрээс бол усыг оруулахгүйгээр цэвэр хуурай агаар бол
99%-ийг эзэлдэг. За 99%-д нь болохоор 3 газ эзэлнэ гэж байна. За nitrogen, oxygen, argon гэсэн ийм элементүүд орно. За үүнээс гадна усны уур хэрвээ агаар мандлын бүрэлдэхүүнд орж ирэх юм бол энэ одоо 5 тэр усны уураар дамжаад мөн дээр нь одоо аргон, карбон диоксидод бас нэмэгдэж ордгоо. Ингээд ийм 5 үндсэн зүйлсээс бүрднэ гэдгийг энэ өгүүлбэр дээр хэлсэн байна. За усны уур манай дэлхийд чинь өөрөө усан гариг бусад гаригуудаас ялгаатай нэг бол бараг ихэнх хувь нь ус эзэлдэг. Тэрийг бол бид нар далай гэж нэрлэдэг тийм ээ. За далайгаас их хэмжээний ус ууршдаг. За энэ ууршсан ус маань агаар мандалд гараад агаар мандлын бүрэлдэхүүнд тодорхой хувийг эзэлдэг. За тэр нь бол агаар мандалд байжгаад зарим газар нь одоо хүүтэн газар нь бол тэр усны уур бол бага хэмжээтэй, дулаан газар бол чиглэг учраас тэрчээ усны уур их хэмжээтэй агуулгдчихэдэг гэсэн. Энээс шалтгаалаад агаар мандлын бүрэлдэхүүнд усны уур 0-5% эзэлж ядгаа гэсэн өгүүлбэрийн ч явж байна. За ингээд та бүхэнд өнөөдөр ярьж байгаа зүйл маань бол бид азотоор амьсгалдаг. За хүчил төрөгч чухал нөлөөтэй боловч үндэ бид нэр хүчил төрөгчөөр амьсгалдаггүй азотоор амьсгалдаг юм байна шүү. Тийм учраас хэрвээ хэн нэгэн танаас асуувал азотоор амьсгалдаг гэд хэлчихэд бол маш оновчтой хариулт болох нь байна шүү гэж хэлье. За ингээд дараа уулзцгаая.